Сайн байцгаана үзэгчдээ, онцлог хууль нэвтрүүлэг эхэлж байна. Манай нэвтрүүлэг улсын их хурлаас батлан гаргасан хуулийг иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлан хүргэнэ. Энэ удаагийн дугаард согтууруулах хундааны эргэлтэд хяналт тавих, архитан согтуурахтай тэмцэх тухай хуулийн мэдээлэл танилцуулгыг хүргэх болно. Энэ хуулийн зорилт нь согтууруулах хундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх түүгээр үйлчлэгтэй холбогдсон харилцааг зохицуулах, архитан согтуурхаас урьдчилан сэргийлэх, архитан согтуурахтай тэмцэхэд оршино. 15 дугаар зүйл согтууруулах хундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл. 15-ийн 1-1 тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг. Эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах. 15-ийн 1-2 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар. 15-ийн 1-3 хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эрхлэх талаар гаргасан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт. 15-ийн 1-4 тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт. За, галын аюулгүй байдлын тухай хуулиараа бол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхэлж явуулж байгаа аж ахуй нэгж болон төрийн байгууллагууд, энэ бүх шатны байгууллагууд бол ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг гаргуулж авдаг. За, ингэхдээ бол тухайн аж ахуй нэгж байгууллага нь онцгой байдлын газарт албан хүсэлт, за хүсэлттэй хамт аж ахуй нэгж байгууллага бол өөрийн аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар, за иргэн бол өргөдөл, за иргэний үнэлгээний хуулбарын хамт онцгой байдлын газарт хөргүүлнэ. За ингэснээр бол Галт Төмрийн улсын хяналтын байцаагч нар тухайн объект дээр үзлэг шалгалтыг зохион байгуулад, за галын аюулгүй байдлыг дүүрэн хангасан байна гэж үзэх юм бол энэ ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг 1-2 жилийн хугацаатай олгодог. За ингэж олгохдоо бол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль заасны дагуу бол за байцаагчаас төлбөрийн даалгавар гаргаснаар за тухайн банкнд 25,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлдөг байгаа. За ингээд бол галын аюулгүй байдлын дүгнэлтээ гаргуулж авдаг. За, он зайдлын тухай хууль болон гамшигаас хамгаалах тухай хуульд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд согтууруулах хундаа худалдаа хоолтон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймгийн засаг дарга хориглох шийдвэрийг болохоор гаргахаар хуулинд тусгайлан зааж өгсөн байгаа. Согтууруулах хундаа худалдаа хоолон түүгээр үйлчлэгээ эрхлэх тодорхой газруудыг хуулинд хориглож өгсөн байгаа. За, үүндээс жишээлбэл барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчлэгээний зориулалтаар төлөвлөж тохижуулснаас бусад орон сууц, орц хонгил, за суурин давхарт 18-аас дээш хувийн этилийн спирт агуулсан согтууруулах хундаагаар үйлчлэх газрыг 2025 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл үйл ажиллагаа хийн явагдаж байгаа. За, үүнээс хойш хугацаанд бол хориглож байгаа юм зохицуулт байгаа. Согтууруулах хундаа худалдаа болон үйлчлэгээ эрхлэх хийг хориглох заалтыг тус хуулиас мөн зохицуулж өгсөн. За, энэ болохоор Монгол улсын ерөнхийлөгчийн болон улсын их хурал, аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал авах өдрийн өмнөх болон дараах өдөр согтууруулах хундаагаар худалдаа болон түүгээр үйлчлэгээ эрхлэхийг хориглох нэ. Мөн аймгийн засаг дарга за нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал болон гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах хундаа худалдаа болон түүгээр үйлчлэгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хориглох шийдвэрийг гаргаж болно. Согтууруулах хундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг тухайн аймгийн засаг дарга эрх бүхий байгууллагуудын саналыг харгалзан сунгаж, түтгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгож болно. Тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь бэлэглэх, худалдах, барьцаалах, түрээслэх зэргээр эрх шилжүүлэхийг хориглоно.
15-ийн 2 дугаар зүйл. Согтууруулах хундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах. 15-ийн 2-ийн 1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн тухай хуулийн 5-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15-ийн 1-д заасан этгээдэд дараах баримт бичгийг хүргүүлнэ. 15-ийн 2-ийн 1-ийн 1. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл. 15-ийн 2-ийн 1-ийн 2. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт. 15-ийн 2-ийн 1-ийн 3. Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт. За согтууруулах хундааны эргэлтэнд хяналт тавих архитектурын согтууртаа тэмцэхдэх хууль маань 2022 оны 7 сарын 5-ны өдөр батлагдсан байгаа тийм ээ. За хэрэгжих хугацаа нь бол 2023 оны 1 сарын 1-ээс хэрэгжээд явж байгаа. За энэ хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор одоо тусгай зөвшөөрлийн маань хугацаа дууссан иргэд байна. Шинээр үйл ажиллагаа тусгай зөвшөөрөл хүссэн иргэд маань манай дээр хандж байна л да. За энэ шинээр үйл ажиллагаа эрхлэх иргэд маань болохоор аж ахуйн нэгжүүд маань юг анхаарах вэ гэхээр тухайн хуулийн дээрээ одоо 3 яамны хамтарсан тушаал батлагдаагүй учраас шинээр үйл ажиллагаа тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно гэж заасан байж байгаа. Мөн одоо нэг тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дууссан сунгах шаардлагатай иргэд аж ахуйн нэгжүүд маань болохоор тухайн одоо хүнс хөдөө аж ахуйн яам, эрүүл мэндийн яам, одоо хууль зүйн яамнаас хамтарсан журам тушаал маань гарсны дараагаар одоо гарах хүртэл одоо нөгөө төр хугацаагаар сонголт хийгээ явж байгаа. Улсын байцаагчийн ажлын байрны болон үйл ажиллагааны дүгнэлт гарахтай холбоотойгоор манайхаас ямар шаардлага тавигдж байгаа гэхээр одоо хүнс хөдөө аж ахуйн яамны А320 дугаар тушаалыг гарсан байгаа. За энэ дээр юугээд гол анхаарах юм маань юу вэ гэхээр одоо нөгөө хэлтийн ууцаараа бага үнэлэгдсэн байх хэрэгтэй. Стандартын хэрэгжилт нь 80% хангажиж одоо нөгөө улсын байцаагчийн дүгнэлт шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарна. Тэгэхээр энэ дүгнэлтийг гаргахын тулд заавал одоо нөгөө эрсдлийн үнэлгээ хийгдэх юм байна тийм ээ. Стандартын хэрэгжилтийн дүнгэнд тооцчиж энэ дүгнэлт манд гарахаар байна. За тус хуулийн 15-ын 7 дээр согтууруулах хундаа худалдах төвөөр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоо, нутаг дэвсгэрийн оршин суугаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, эрүүл мэндийн, соёл спортын байгууллага, оюутан сурагчдын хичээлийн болон дотор байрны байршил, аймаг нийслэлийн саналыг харуулж хагаад хүнс эрүүл мэнд болон хууль зүйн яам маань хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно гэж заасан байдаг байхгүй юу. За энэ маань болохоор хүнс хөдөө аж ахуйн газрын яам, эрүүл мэндийн яам, хууль зүйн яам маань хамтарсан тушаал гарч ирнэ л гэсэн үг. Энэ тушаал гарсны дараагаар нөгөө нэг шинээр тусгай зөвшөөрлийг олгох болон сунгах асуудлуудыг яригдах байна. Шинжлэгдсэн хууль нь согтууруулах хундаагаар үйлчилдэг эрх бүхий байгууллага, жишээ нь бар, ресторан, лаунж зэрэг нь халуун хүйтэн 100-аар үйлчлэх ба ундны усаар үн төлбөргүй үйлчлэх ёстой болсон байна. Согтууруулах хундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд ёслолын арга хэмжээ, урлаг соёлын тоглолт, олон улсын чанартай уралдаан тэмцээний үед 18% хүртэлх этилийн спирт агуулсан согтууруулах хундаагаар үйлчилж болно. 24-р зүйл. Согтууруулах хундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавигдах тусгай шаардлага. 24-ийн 1. Согтууруулах хундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид зориулсан худалдан авсан согтууруулах хундааг хэрэглэх танхимтай байна. 24-ийн 2. Согтууруулах хундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс худалдан авсан согтууруулах хундааг энэ хуулийн 24-ийн 1-д заасан танхимд хэрэглэнэ. 24-ийн 3. Согтууруулах хундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун хүйтэн 100-аар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 16-гийн 2-ын 2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үн төлбөргүй үйлчилнэ. 24-ийн 4. Согтууруулах хундаагаар үйлчлэх үйлчилгээний стандартыг хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж засгийн газар батална.
Согтууруулах хундааны эргэлтэнд хяналт тавих, архитан согтуурахтай тэмцэх тухай хууль нь согтууруулах хундааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг хориглож өгсөн байгаа. За тухайлбал 18 хүртэл хувийн этилийн спирт агуулсан согтууруулах хундааны ивент тэтгэгчийн зар сурталчилгаанаас бусад тохиолдолд олон нийтийг хамарсан урлаг, спорт, соёлын арга хэмжээ мөн нэвтрүүлгийн үеэр согтууруулах хундааны зар сурталчилгаа явуулах, зар сурталчилгааг ямар нэг хэлбэрээр байршуулахыг бол хориглосон. Мөн 38 буюу түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах хундаа худалдах үйлчлэхэд хямдрал, урамшуулал байгаа, мөн хөнгөлөлтөө үн нөхцлөөр худалдаж борлуулах, хөнгөлөлт, урамшуул илэрхийлсэн утгатай зар сурталчилгаа ашиглахыг мөн хориглосон байна. За мөн согтууруулах хундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч этгээд нь тухайн согтууруулах хундааны аливаа төрлийн согтууруулах хундааны тухай хөнгөлөлт урамшуул байгаа гэдэг сурталчилгаа хийх мөн үн төлбөргүй үйлчлэх, амталгаа дайлах, амталгаа дээжээр үйлчлэх гэх мэт ийм үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно. Мөн тогтсон нэг үнээр ганц төлбөр төлж ороод хязгааргүй хэмжээгээр согтууруулах хундаагаар үйлчлэхийг бол хориглосон байна. За мөн энэ согтууруулах хундааны эргэлтэд хяналт тавих, архитан согтууруулахтай тэмцэх тухай хууль нь согтууруулах хундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эзэмшигчид тавих тусгай шаардлагуудыг зааж өгсөн байгаа. Үүнд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлэгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчлдэг байх ёстой бөгөөд мөн үйлчлүүлэгчид ундны усаар үн төлбөргүй үйлчилнэ гэж зохицуулалт бол орж ирсэн байна. Согтууруулах хундаагаар үйлчлэх эрх бүхий байгууллагын бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилчид, жишээлбэл менежер, зөөгч, барьман, хамгаалагчид зэрэг нь хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байна. Энэ нь тухайн байгууллагын ажилчид үйлчлүүлэгчдийн согтолтын хэмжээ хэтэрсэн үед архи согтууруулах хундааг худалдан борлуулж, түүнд ямар нэгэн зөрчил гарсан бол хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн залт нэмэгджээ. За согтууруулах хундааны хариуцлагатай үйлчлэгээний зохицуулалт энэ хуулинд шинээр тусгагдаж орж ирсэн. За энэ нь болохоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан буюу менежер, зохион байгуулагч, зөөгч, барьман, хамгаалагч гэх мэтчлэн эдгээр ажилт нь болохоор согтууруулах хундааны хариуцлагатай үйлчлэгээний журмын дагуу сургалтанд заавал хамрагдахаар байгаа. За энэ сургалтанд хамрагдж байгаа зорилго нь болохоор үйлчилж байгаа этгээдийн насыг тогтоох болон согтууруулах ундааг гэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сургалтыг зохион байгуулж байгаа онцлогтой. 17 дугаар зүйл. Согтууруулах хундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх, сэргээх. 17-гийн 1-1 илэрсэн зөрчлийг арилгах, үйл ажиллагаагаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх талаар хяналт тавих, эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй. 17-гийн 1-2 согтууруулах хундаа худалдах түүгээр үйлчлэх үйл ажиллагаанд тавигдах хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагыг хангаагүй. 17-гийн 1-3 согтууруулах хундааны эргэлтэд хяналт тавих, архитан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд сайн дураараа биелүүлээгүй. Согтууруулах хундааг худалдан борлуулах эрх бүхий байгууллагаас гадна автомат машин ашиглан мөн өөрийн хувийн унаагаараа хүргэлт хийж худалдан борлуулахыг хориглосон байна. Бусдыг согтууруулах хундааг хэрэглэхийг шаардаж гим хор учруулсан тохиолдолд шаардсан этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах зорилгоор онцгой татварын тэмдэгтийн тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих чиглэлийг татварын байгууллага хэрэгжүүлдэг. За онцгой албан татварын тэмдэгтийн тухай хуулинд болохоор тэмдэггүй согтууруулах хундаа тавихыг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдэгтийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг. За уг хуулийг зөрчил, зөрчлийн тухай хуулийн зааснаар
тэмдэггүй согтууруулгундаа тамхиг бэлтгэн нийлүүлсэн, импортлсон эсвэл худалдан борлуулсан бол одоо тэмдэггүй эсвэл хуурамч тэмдэггүй согтууруулгундаа тамхиг хурааж учруулсан хохирлын нөхөн төлбөрийг гаргадаг. За тэгээ хүнийг 1,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 10,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Өөрөөр хэлбэл иргэн 1 сая төгрөг, хуулийн этгээд 10 сая төгрөгөөр торгуулах гэм хуулийн залтай байдаг. За мөн согтууруулгундаа тамхи болон бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах худалдаа үйлчлэгээ үзүүлэхдээ цахим төлбөрийн баримт буюу И баримтыг олгоогүй бол мөн зөрчлүүлсэн гэж үзэж зөрчлийн арга хэмжээ авах үндэслэл болдог юм а. За согтууруулгундааны эргэлтэд хяналт тавих архитектон согтууруулалтад тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйл. За согтууруулгундаа худалдах төвөөр үйлчлэх тусгай зөвшөөрлийг төдөлзүүлэх, сэргээх. За энэ хуульд нь одоо 17-гийн нэгтэн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, татвар, цагдаагийн байгууллага, албан тушаалтны хамтарсан эсвэл дангаар гаргасан санал дүгнэлтийг үндэслэн согтууруулгундаа худалдах төвөөр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд одоо түтгэлцүүлнэ. За алирсан зөрчлийг арилгах, үйл ажиллагаагаа хууль тогтоомж заасан шаардлагад нийцүүлэх талаар хяналт тавих эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй. За согтууруулгундаа худалдах төвөөр үйлчлэх үйл ажиллагаанд тавигдах хууль тогтоомж заасан нөхцөл шаардлагыг хангаагүй. За согтууруулгундааны эргэлтэд хяналт тавих архитектон согтууруулалтад тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд оногдуулсан торго шийтгэлийг хууль заасан хугацаанд сайн дураараа биелүүлээгүй. За согтууруулгундаа худалдах төвөөр үйлчлэх тусгай зөвшөөрлийг за энэ хуулийн 17-гийн 1 заасан зөрчлийг арилгуулах зорилгоор 3 хүртэл сарын хугацаагаар одоо төтгцүүлэх бөгөөд төтгцүүлсэн үндэслэл арилсан бол зөвшөөрлийг сэргэнэ. За тусгай зөвшөөрлийг төтгцүүлсэн хугацааг тусгай зөвшөөрлийг эзэмшигчээс ирүүлсэн хүсэлт болон илэрсэн зөрчлийг арилгах боломжийг харгалзан 3 хүртэл сарын хугацаагаар сунгаж болно. За согтууруулгундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөгч эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, ашигласан эсвэл тусгай зөвшөөрлөлд өөрчлөлт оруулахгүйгээр шинэ төрлийн согтууруулгундаа үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулсан, эсвэл үйлдвэрлэлийн байршлыг хууль бусаар өөрчилсөн, эсвэл согтууруулгундааны үйлдвэрлэлийг хуулиар хоригдсан газарт явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж үйл ажиллагааг зогсоод тусгай зөвшөөрлийг хүчсэнгүй болгож хуулийн этгээдийг одоо 25,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгодог байгаа. За мөн согтууруулгундаа худалдах төвөөр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж үйл ажиллагааг зогсоож тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг 2,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 20,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно. За согтууруулгундаа худалдах төвөөр үйлчлэх тусгай зөвшөөрлийг эзэмшигч хоригдсан газарт одоо эсвэл хуулиар хоригдсан хугацаанд хуулиар хоригдсан үйл ажиллагаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан одоо эд зүйл хэрэгсэл хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж хүнийг 500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 5,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгодог. За согтууруулгундаа худалдах төвөөр үйлчлэх тусгай зөвшөөрлгүйгээр эсвэл гар дээрээс согтууруулгундаа худалдсан төвөөр үйлчилсэн ба зөрчил үйлдэхэд ашигласан одоо эд зүйл хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж хүнийг 500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 5,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Онцлог хууль нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Энэ удаагийн дугаард согтууруулгундааны эргэлтэд хяналт тавих архитектон согтууруулалттай тэмцэх тухай хуулиас товч хүрэглээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.